За Эрдэнэс тавталгаа хувьцаат компанид олон улсын зөвшөөрөгцөө аудит хийлгэж бүрдэн улсын хурл олон нийтэд танилцуулах олон улс. Ингэж Эрдэнэс тавталгаа компанийг энэ 0304 дахь долоор Эрдэнэс тавталгаа компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох үүрэг даалгаварч энэ ажил хангалт хэрэгжилтгүй явж байна. Энэ ажлын шаардлага хангасан удирдлагын багийг нээлттэй сонгох шалгалтаар яалтаа шалгуулж гол зорилго нь аудит хийлгээд олон улсын нээлттэй стандарт болгоод энд ажиллаж байгаа хүмүүсийн шалгаат хариуцлага тооцоод нээлттэй ил тод байдлыг хангаад ингээ ард түмний компанийг олон нийтийн компани болгож олон нийтийн хяналтанд оруулж паблик компани болгох ажил хичнээн жил ярьж байна. 1072 гээд худлаа өөрөөгөө өгдөг нэг зүтс. Эрдэнэс тавталгаа хувьцаат компани нүүрс худалдаа авах бүх гэрээг олон нийтэд нээлттэй болгох. Гэрээний үнийн дунд худалдаа авах гэрээний хугацаа тээвэрлэгч. За ард иргэдэд уриалга гаргаж 11 итгэлийн чухамыг өргөдөх. Нүүрсний хулгай, авилга, төрийн хүн сурталтай холбоотой гомдол мэдээллийг тусгай баялагын шударга усны сугаар хүлээж авах. Иргэдийг бод мэдээлэл иргэдийг иржийг хамгаалах хуулийн заал шаардлагыг хамгаалах, шагнал нууц хамгаалалт гэдэг бүх мэдээлэл нөхцөлийг бүрдүүлэх. Хугацаанд дууссан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг дахин хэлцэж төрийн эзэмшнээр хөдөлгөх хэрэгтэй. Энэ бол Чинхва маг, цаарт минерал, борооголд хөрөн толгой гэх мэт. За ийм тодорхой үйл даалгавруудыг өгч байна. Баялагын хулгайтай тэмцэх ажлыг улам эрчимжүүлнэ. Бүх шатанд өргөжүүлнэ.